улсын суусан элэг нэгт монголчуудаа шинжлэх ухаан тань мэдхүйг их хэл дээрээ төгөөхээр асчлуу миний би Монгол улсын Улаанбаатар хотоос мэдчилж байна. За өнгөрсөн 7 хоногт бас хамгийн чухал одоо сонирхолтой анхаарал татсан тийм үйл явдлуудыг бол ер нь томилоо хөргий. За шинэ оны шинэ дугаараараа. За эхний мэдээ бол энэ 7 хоногийн одоо хамгийн шууган тарьсан сэдв болохоор энэ Microsoft-ийн гүйцэтгэх захирал Сатья Наделла гэдэг. Тэрний одоо оны босгон дээр бичсэн нэг блог нийтлээ байгаа. За Наделла болохоор бичгтээ ингэж бичсэн байна л 2026 оныг хиймэл оюун ухааны хувьд одоо AI-ийн хувьд шийдвэрлэх жил болно гэж онцлсан байна. За олон нийтийн AI-ыг одоо slop гэж одоо нэрлэхээ болохыг одоо уриалсан. За slop гэхээр одоо тэр нэг юм чанаргүй хэрэггүй хог одоо хогийн мэдээлэл одоо үйлдвэрлэдэг гэсэн утгатай тийм үг байгаа. За тэгэхээр slop гэж хэлгээ болио гэдэг одоо уриалж байна. За үргэлжлүүлээд болохоор бид одоо AI-г зүгээр нэг тийм текст бичдэг програм биш харин хүний сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлдэг танин мэдхэн өсгөгч буюу одоо cognitive amplifier гэж нэрлэдэг байгаа тийм гэж одоо харах ёстой байна гэж одоо бичсэн байгаа. Энэ зөвхөн одоо ярих биш. За хийдэг тим хиймэл оюухан нэр үеийг одоо эхэлж байна гэсэн дохио олж байгаа гэж үзэж байгаа юм байна. За энэний одоо баталж байгаа юм шиг одоо томоохон худалдаа авалтууд бол дараалан одоо ар араас хийгдсэн байгаа. Одоо он гараал. За Nvidia компани болохоор AI чипний зах зээл дээр дангаараа ноёрох тийм амбица улам баттгаад өндөр урдны инференс гэдэг одоо дүгнэлт гаргах гэдэг юм тий. Одоо ерөнхийдөө хиймэл орчин үеийн LLM загваруудын трансформер загваруудын ажиллах зарчим бол энэ инференс буюу одоо ингээд магадлалаар дамжуулаад ингэж цааш ингээ хөрвүүлээд үгүүгээр нь хөрвүүлэхийг одоо инференс гэдэг байгаа шүү дээ. За энэ технологиор мэргэсэн Grok гэдэг компани одоо энэ чинь нэг XAI-ийн компани шүү дээ. Grok энэ чинь биш вэ? Grok гэдэг Q гэдэг өөр компани. Энэ компани технологи болон одоо авиаснуудыг өөртөө нэгтгэх хилцлийг хийсэн байгаа. За энэ Nvidia-гийн одоо зөвхөн AI-г сурах биш одоо түүнийг ажилуулах, хордлуулах тал дээр болохоор өрсөлдөгчгүй болох гэж байгаа. Тийм одоо монопол болгож байгаа алхам гэж үзэж байна. За дараа нь болохоор энэ өөр нэг хилцэл нь болохоор Марк Цукерберг Meta компани Сингапур төвтэй Manus гэдэг компани AI стартапыг 2 тэрбум гаруй Америк доллараар худалдаа авсан байна. За энэ болохоор зүгээр нэг худалдаа авалт биш. Ер нь бол энэ Manus-ын бүтээсэн одоо бие даасан агент технологи өөрийн Meta AI-д одоо нэвтрүүлээд тэгээд ер нь бол энэ head hunting гэдэг шиг одоо acqui-hiring гэж үүд юм байна. Ийм зүйл хийж байгаа. Одоо энэ нь болохоор боловсон хүчнийг нь одоо хулгайлах зорилготой худалдаа авалт маягтай гэж одоо харж болохоор байгаа юм байна. За ингэснээр болохоор Instagram, Facebook дээр байгаа нь хиймэл оюуханы туслахууд нь болохоор удахгүй таны одоо өмнөөс захиалга хийдэг, ажил төлөвлөдөг зэрэг олон тийм шалгалт даалгавруудыг бие дангуйцдаг болох нэ гэсэн үг юм байна. За тэгэхээр ер нь бол хиймэл оюухан одоо зүгээр л бидэртээ өмнө нь чаталдаг байсан бол одоо ингээд хийдэг болж байна. За хийхдээ одоо ингээд зөвхөн одоо бидний өдөр тутмын Instagram, Facebook, Messenger гэсэн юмнууд бүгдээр одоо ингээд бидний өмнөөс ажил хийгээд өгдөг ийм болгож байна гэдэг. Энийг л одоо энэ нэг Microsoft-ийн захирал Наделла хэлээд штэ тий. Ер нь бол танин мэдхэн өсөгч болно гэсэн тиймэрхүү утгатай. За дараагийн мэдээ. Бидний өдөр тутмын амьдралд ойрхон одоо технологиудад энэ хиймэл оюухан бас хувьсгал хийсээр л байгаа. За Las Vegas болохоор эхэлж байгаа энэ CES 2026 гэдэг үзэсгэлэн болж байгаа. За энэ дээр бас Apple-ийн бас нэг алдагдсан мэдээллийн дагуу одоо нэг ийм мэдээнүүд үйж байна. За эхлээд болохоор Apple хэрэглэгчийнхээ удаан хүлээсэн шинжилгээг хийхээр зэгж байгаа юм байна. Одоо нөгөө нэг алдагдсан мэдээлэл дээр 2026 оны хавар гарах iOS 26.4 гэдэг хэлбэрээр Siri бүрэн шинжилгэх төлөвлөгөөтэй байгаа гинэ. За шинэ Siri болохоор Google-ийн Gemini загвартай төстэй тийм хүчрхэг LLM загварыг бол одоо загвар дээр суурилсан байна. Тэгээд дээрэс нь Vision Pro гэдэг бүтээгдэхүүнээ одоо багийн удирдлагаар хөгжүүлэгдэж байгаа. За тэгэхээр гол өөрчлөлт нь болохоор Siri одоо зөвхөн асуултанд хариулах биш. Надад Uber дуудаад үг, найз руу одоо хоцорч байна гэж хэлээд тэгээд ресторант цагаа хойшлуул гэх мэт одоо ингээд ар араасаа ингээд дараалсан олон алхам төлөвлөлүүдийг нэг дор гүйцэтгэх чадвартай болж байна гэсэн үг. За тэгэхээр одоо бидний утас одоо зөвхөн нэг үйлдэл хийхээс гадна ар араасаа дараалсан ийм даалгавруудыг гээд нэгэн дор хийх чадамжтай болох нэ. За тэр цэцмаа энэ iOS дээр буюу Apple дээр гарч байгаа гэдгээр нэлээд одоо хүмүүс бол нэлээд хүлээлттэй байсан шүү дээ. Apple одоо эзэн хиймэл оюухан руу нэвтрэх нөө гээд ингээд хүлээлтийг нь
баг хангаж дийлэхгүй байгаадсан. Одоо тэгвэл iOS 26.14 дээр ийм боломж бол нэгдээд баг бүүм авч магадгүй юм шиг байна. Ягаад гэвэл иймэрхүү хиймэл оюухан эйжентүүд бол маш цөөхөн бас үнэтэй. Зарим нь бол одоо тийм үйлчлэгээ гаргасан гэсэн тэрийг одоо ингээд цуцалж моцолцсон төр хугацаанд нэг улаан төгшөр мөкшөр зарлаад ингээд орхисон байгаа шүү дээ. За тэгэхээр iOS энэ тал дээр бол нэлээд том зүйл хийж магадгүй юм байна гэдэг юм мэдээл одоо тагнуулын мэдээл маягийн тиймэрхүү юм явж. За өөр нэг тэр энэ мэдээтэй холбоотой зүйлээр нь Samsung CES 2026 гэдэг үздэгсэл бодлолтын дээр Bespoke AI гэдэг хөрөгчөө танилцуулсан. За энэ хөрөгч нь болохоор Google Gemini-тай нэгдээд тэгээ дотор нь ямар хүнс байгааг одоо камераар харж танихаас гадна хэрэглэгчийн хийсэн хоол, савтаа үлдэгдлийг нь ч одоо ялгаж таньдаг одоо болсон юм байна. За өндөг дуусч байна. Захиалах уу энэ гээд асуух нь бол одоо энгийн үзэгдэл болно л гэсэн үг. Хөрөгч нь одоо тий өөртөө чинь чатлал тэнгүүтээ ямар хоол хийж болохоор ер нь гэрт ямар хүнс дутуу байна, ямар хүнс илүү байна гэдэг альных нь одоо жишээлбэл тий хадгалах хугацаанд дуусч байна. Энтэр гэсэн тийм хүмүүд байх боломжтой байна. За гэхдээ одоо технологийн дэвшил дандаа бэрэл гэгээтэй бол байхгүй. За дараагийн мэдээ болохоор энэтэй холбоотой. Энэ 7 хоногт болохоор AI-ийн ёс зүй болон байгаль орчинд үзүүлэлт нөлөөллийн талаар маш тийм ноцтой асуудлууд бол хөндөгдсөн байна. За Elon Musk-ийн XAI гэх компани Grok гэд хиймэл оюухан байдаг чатбот тий. За энэ чатбот томоохон шүүмжлэлд өртсөн байгаа. Хамгаалтын систем дэх алдаанаас нь болоод Grok нь хэрэглэгчдийн хүслээр энгийн зургийг нүцгэн болгож өөрчлөх буюу одоо deep fake гэдэг байгаа тий. Ийм үйлийг олноор нь хийж эхэлсэн байгаа. За ялангуяа олон нийтийн сүлжээнд дэх эмэгтэйчүүд тэр утгаараа насан туршийн хүүхдүүдийн зургийг хүртэл зүүн усаар өөрчилсөн нь тэр дижитал хөгжирхийллийн одоо шинэ хэлбэр гэгдээд одоо дэлхийд даяар эсрүүцэлтэд толгорсон. За энэ AI-ийн хяналтгүй хөгжүүлэлт ямар аюултай болохыг одоо харуулж байна л да тий. Одоо хиймэл оюуханыг хөгжүүлж болно. Гэхдээ энэ бол маш өндөр хариуцлагатай шүү. Хариуцлагатай ажил шүү гэдгийг бол энэ одоо алдаа харуулж байгаа гэсэн. Тэгэхээр одоо хиймэл оюуханаа бүрэн сургаж чадаагүй. За тэгээд тэр хиймэл оюухан гэж ямар нэгэн алдаанаас болоод ингээд сахилгагуудад сахилгагүй хүмүүсийн одоо гараар ороод ийм агчралтай гонигтай тийм зүйлийг хийсэн байна. За нөгөө талаас нь Guardian гэд сэтгүүл байгаад байгаа тийм. За энэ Guardian-аас болохоор Guardian бол энэ бусад их сурвалжуудын мэдээлснээр хиймэл оюухан AI дата төвүүдийн эрчим хүчний хэрэглээ хяналтаас гараад бүр болохоо хийж гин гэдэг тийм мэдээлэл байгаад байна. За Ирланд, Пакистан зэрэг улсууд бол тэр хиймэл оюухан зориулсан дата төвүүд үндэсний эрчим хүчний сүлжээнд агцсан ачаал өгөөд за зарим тохиолдолд тэр нүүрс байгалийн хийн хэрэглээг одоо нэмэгдүүлснээр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг одоо зорилтуудыг нураах хэрэгтэй болсныг анхааруулсан байгаа юм байна. За AI одоо бидэрт болохоор тусалж байгаа. Гэхдээ дэлхийг халааж байгаа нь болохоор ерөөсөө ингээд тодорхой болж байна гэсэн. Тэгээ өмнө нь бол бид нар за энэ бол дэлхийг халааж явах хэрэгтэй гэдгийг бол мэддэг байсан. Гэхдээ бол энэ бол ингээд баталгаа нь болоо гараад ирж байна. За тэгэхээр бусад улсуудын нөгөө нэг дэлхийн дулаарлын эсрэг хийж байгаа, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хийж байгаа энэ зорилт одоо олон улсын зорилтууд байгаа шүү дээ. Тэр зам том улсууд бүр том зорилт тавьсан явж байхад эннийх нь одоо зорилтыг нь одоо босниулах тийм төлөвтэй байгаа нь ингээд гараад ирж байгаа. За тэгэхээр бол энэ хиймэл оюуханы талын нэг жоохон юм харанхуй мэдээнүүд ингээд явж байна. Одоо энэ чинь дөнгөж он гараад 7 хоноогүй байхад бол ингээд маш баялаг олон мэдээлэлүүд гараад ирсэн байна. За ингээд мэдээний төгсгөлд нэгэн юм одоо ихтгэл төрүүлэм мэдээг хаваалцъя. За энэ 7 хоногт болохоор Эрдэмтэд хиймэл оюуханы агшлаад юм олон склероз гэдэг тийм өвчин одоо multiple sclerosis гэдэг ийм өвчин байгаа тань. За энэ өвчний одоо хоёр шинэ биологийн дэд төрлийг нь илрүүлснэ зарласан байгаа. За хиймэл оюухан одоо өвчтнүүдийг AI те өвчтнүүдийг MRI гэдэг зураг болон цусны шинжилгээний асар их хөгжил дүн шинжилгээ хийснээрээ одоо энэ хүний нүдэнд анзаарагдамгүй маш нарийн ялгааг олоод харж чадсан байгаа. За энэ нээлт нь болохоор сая өвчтөнд одоо илүү оновчтой зөв эмчилгээ хийх боломжийг нээж өгч байгаа гэдгээр онцлог юм байна. За энэ болохоор одоо Сатья Наделлагийн тэр мэдээний ихэнд хилээдсэн AI бол хүн төрөлхтний чадварыг өсгөгч гэдгийг бол одоо хамгийн томор тодоор ингэж харуулж байгаа ийм хэрэг болж байна. За ер нь бол хиймэл оюухан өнгөрсөн онд ч гэсэн одоо энэ эрүүл мэндийн салбарт бол маш их юу яасан одоо ингээд хэрэглэгдээд гайхалтай тийм олд нээлтүүдийг бол гаргасаар ирсэн бол одоо ингээд энэ оны эхлээс ч гэсэн ер нь бол ингэж
олон мянган хүмүүсийн эрүүл мэндэд хамаатай олон склероз центр гэдэг өвчнүүдийг бол илүү сайн мэдэрдэг болсон байна, шинжилдэг, оншилдог болсон байна гэдгээр бол ингээд эрүүл мэндийн салбарт одоо энэ оныг ч гэсэн мөн эрүүл мэндийн салбарын гайхалтай мэдээлэлээр эхлүүлж байна. За тэгээ ер нь бол 2026 оны эхний 7 хоног бол бидэнд нэг зүйлийг тодорхой харуулж байгаа. За энэ нь бол хиймэл оюун ухаан одоо зөвхөн хайп буюу одоо шууган байха болоод бидний хөрөгчөнд, утсанд, эмнэлэгт тэр байтугай эрчим хүчийн сүлжээнд хүртэл оцтойгоор нэвтэрж байгаа нь энгийн үзэгдэл болжээ. За тэгээд энэний хажуугаар сайнны хажуугаар сар гिचээр энэ сайнны грокийн жишээ болон байгаль орчны асуудлууд бол бидэнд энэ хүчрхэг технологиг хариуцлагатайгаар хөгжүүлэх бол хэвээр ямар үн төлж болохыг бол сануулж байгаа иймэрхүү аюулын харанга маягийн зүйл боллоо. За тэгээд энэ удаагийн галуу шоу нэвтрүүлэг бол энэ түрээд өндөрлж байна. Дэлхийр нэг дархан суусан элэг нэгт монголчуудаа шинжлэх ухаан тань мэдхүйг их хэл дээрээ түгээхээр хасчлуу миний бие Монгол Улсын Улаанбаатар хотоос мэдчилээ. За дараагийн нэвтрүүлэг хүртэл баярлаа. Баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худал ажлын банкны дансуга 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.